сар болгон, улирал болгон, за жил болгон Монгол улсын эдийн засаг болон за бизнесийн салбарын, санхүүгийн салбарын мэдээлэлүүд шинжлэгдэж гарч байна тийм ээ. За жишээлбэл одоо банкны салбарын статистикийг 12 цагийн минутаас харж болно. Өмнө нь бол одоо эн чинь боломжгүй. Энийг бол одоо өмнө нь Монгол банкны вебсайтаас хайж болох. За PDF файл хэлбэрээр тэр дотроос нь одоо мэдээллийг нь зүгээр түүж харах байдлаар харах. Одоо бол шууд графикийг онлайнаар зурж болж байна. За эсвэл шууд хүснэгтэй хэлбэрээр мэдээллийг Excel дээр экспортлж авч болж байна. Тэгэхээр мэдээллийн хүртээмжтэй байдал гэдэг бол мэдээллийг зөвхөн хараад зогсохгүй, тухайн мэдээллийг авж байгаа хүмүүс маань тэрийг янз бүрийн хэлбэрт оруулж боловсруулах юм боломжийг олгож байгааг хэлж байгаа. Статистикийн мэдээлэл бол байнга хэрэглэгддэг. Бид нар одоо бүх төрлийн статистикийн мэдээллүүдийг яг тухайн үед нь яг ямар хэрэгцээ шаардлага гарч ийн тэр үетэйгээ холбогдуулаад бол ашигладаг. За жишээлбэл одоо өөрийнхөө салбарын үйл ажиллагаа, одоо манай салбарт хичнээн аж ахуйн нэгж ямар хэмжээний одоо дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай улсын эдийн засгийн бүтэц ямар байна, хүн амын маань ерөнхий одоо бүтцэн ямар байна, насжилт нь ямар байна, хүн амын өсөлт нь одоо ямар хурдтай явагдаж байна, хизээ жишээ нь бизнесийн байгууллагууд гэдэг юм уу одоо ямар асуудал тулгархаар байна гэдгийг бол бүгдийг нь энэ статистикийн тоон мэдээлэл энэ одоо таамаглалуудаа үндэслэж бид нар бас бизнесийнхаа үйл ажиллагаанд тусгаж хэрэглэж бас ашиглаж авдаг. Би ер нь бол макро эдийн засгийн судалгааг олдоо хийдэг. Тэгэхээр миний одоо судалгааны түүхий эдэн одоо би талах идэг хүн байлаа гэж бодоход бол одоо Улаанбуудааны одоо статистикийн мэдээллүүд байдаг. Тийм учраас би өдөр тутам статистикийн хорооны мэдээллүүдийг ашиглаж судалгаа шинжилгээндээ хэрэгэлдэг. Дээр нь яг хөр манай сургуулийн диплом бичиж байгаа оюутнууд бас л макро эдийн засгийн загвар энэ төр үнэлэхтэй статистикийн мэдээллүүдийг ашиглаж байгаа. Сүүлийн хэдэн жил манай сургууль эконометрикийн олимпиад зохион байгуулдаг болсон. Тэгэхээр энэ эконометрикийн олимпиад зохион байгуулахад тэнд хийгдэж байгаа судалгааны бүх материал дээр бол статистикийн мэдээллүүдийг ашигладаг. Одоо жишээлбэл судалгааны ажил ч юм уу жижигэн төсөл мөсөл дээр ажиллалаа гэж бодоход одоо тэрнийхээ үр дүнгийн илүү оновчтой гаргахын тулд статистикийн тоон мэдээллийг ашиглах юм бол тэр судалгаа үр дүнтэй гарна гэсэн үг. Хөгжлийнхээ суурийг бид юу гэж харж хүний хөгжил нь хаашаа явж байгаа. Өнөөдөр монголчуудын маань эрэгтэйчүүд нь хэд, эмэгтэйчүүд нь гэдгээд энэ суур судалгаанууд байж байна, тийм ээ. Макро орчны суур судалгаанууд байж байна. Микро орчны суур судалгаанууд байж байна. Бид хэрэглэгчийн чиг хандлага хаашаа явж байгаа гэдгийг хүртэл энэ бүхий л одоо статистикийн ороноос гаргаж ирдэг суур судалгааг бол бизнесийнхээ үйл ажиллагаанд бол үнцээр нь хэрэгэлдэг. Дээрээс нь мэдээж наривчилж бид олон улсын байгууллага болон Монголынхаа судалгааны байгууллагуудтай хамтарч наривчилсан судалгаа хийж ирээдүйн хөгжлийн стратегийг бол баталж авч чадж байгаа.